За сайн байцгаана уу? Сайхан намарч байна уу? Сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За энэ өдрийн манай Өмнөд Монгол ээлжид нэвтрүүлэг хийж болж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт бид нар маш баяртайгаар тийм ээ Япон улсад ажиллаж амьдарч байгаа манай Өмнөд Монгол гаралтай манай Өмнөд Монголын ганц Эрдэнэс болсон тийм ээ манай тэмцэл ахын ярьдаг шиг манай Өмнөд Монгол болсон баг ганц эр хүн шиг тийм ээ ийм одоо эрдэмтэн багш манай нэвтрүүлэгт орж явах одоо бид нар маш их баяртай байна. Манай цогтоо багш бол тийм ээ одоо өдгөө Япон улсын Шизуго их сургуулийн профессор ажилтай тий манай нэвтрүүлэгт орж манай нэвтрүүлгийг тоож манай нэвтрүүлэг ирж одоо ярилцлага өгч байгаа гэж тийм ээ бид нар маш их баярлж байна тий. Баярлаа. Одоо энэ хоёр өдөр чинь одоо манай Өмнөд Монгол чинь одоо маш их хэмжээгээр та нарын мэдлэгээр одоо их хэмжээгээр хөдөлж байна. Одоо энэ их хэлэн хайрлаж их соёлоо хөгжүүлж гэж одоо ийм нэг хөдөлгөөн одоо олон даяарын мэдэхээр одоо сайхан явагдаж байна. Тэгээ энэ чинь одоо юу штэ манай Өвөр Монголд одоо энэ хуус хэлээр одоо сургаан хүмүүжүүлэн явуулна гэсэн ийм нэг нэрээр одоо их ховролд гаргахгүй гэсэн чинь энэ хуус хэл биш штэ гол хятад хэлээр одоо сургаан хүмүүжүүлэн хийгээд энэ монгол хүүхдүүдийн монголчууд залуу монголчуудын одоо бүр хятадын жамлоо хайлгах гэсэн ийм нэг зорилгоор одоо энэ хөдөлгөөн чинь 7 сар 6 сарын сүүлээс гэдэг одоо сайхан бэлтгэлтэй ирсэн байх мэнэ хөдөн жил хятад хүн сайхан бэлтгэлтэй ирсэн бэ. Ингээ одоо 9 сар одоо маргаан нөгөө дээрээс одоо энэ дүрм нь одоо явагдана гэж сайхан бэлтгэлтэй хэлүүлэх зоригтив байсан бэ. Гэсэн чинь би энэ чимээгийн санаасаад 7 сарын 28-наас 8 сарын 10 өдөр одоо гар үзэг цуглуулж эсэргүүцнэ гэсэн юм нэг хөдөлгөөнийг хэлүүлсэн. Тэгээ энэ удаагийн энэ хөдөлгөөн дээр одоо гол энэ интернет дээр шүү дээ. Та бүхэн бүр харсан байхаа. Ингээ одоо нэг 3600 илүү хүн гар үзэгээ зурж өгсөн. Тэгээ би маш их сэтгэл хөдлөсөн ийм нэг учир байна. Энэ 3640 гаруй хүн гар үзэг зурсан. Зүүнээ хагас нь 50% нь бол манай Монгол улсын монголчууд зурж өгсөн байна. Үлэгдэсэн энэ зүүнээ 50 нь бол одоо Японы эрдэмтэн, Европын эрдэмтэн. Ингэчгүй одоо Япон болоод Өвөр Монголд байх манай Өвөр Монголын залуучууд хүн ус ингэж зурсан байна. Энд дээр хамгийн их нь бол зүүнээ 50 орчим хагасын нийжсэн манай Монгол улсын монголчууд байхдаа би энүүн дээр маш их сэтгэл өндөр бодсон. Яахаа ингэсэн бэ гэхлээр би энэ жавшаанаар энэ үгийг бол тодорхой сайхан хэлэж манай Монгол улсын энэ Цусан махын холбоотой ах дүү надаар бас сэтгэлийн энэ үгийг хэлэх санаатай. Энэ юу хичнээн жил одоо чинь Өвөр Монгол болоод Монгол улс чинь хойд урд хоёр Монгол одоо зөрчилдөй юм уу нэг ойлгохгүй юм уу дундаа нь шороо завшуулсан учраас ариун байдаг. Гэсэн чинь би бол чигэж бодоод өгье. Манай Өвөр Монгол халхан Монгол бол хижээдэн чинь ойлгол нэгийг хижээдэн их зөрчил байхгүй гэж болно. Зөрчил байж болно. Тэр нэг хоёр хүнээ дундах зөрчилж болно. Нэг аймгийн дотор нэг овгийн дотор зөрчилж байж болно. Овгийн зөрчилж байж болно. Гэсэн чинь тэр бол мануусын ханчийн дотор хугарсан учир. Ханчны гадаашаа гаргадаг учир биш. Инхлэрэн манай монголчууд энгийн цагт тэр өөрчүүд хэлж болно. Манай Өвөр монголчууд энэ халахчууд яаж их ингэж хэлж болоо. Тэр бүр манай дотрийн учир.
Гэсэн чинь яг сэтгэл нь болуулаа хичнээн жил болуулаа манаас улс төрийн учраас шууд явж чадаасангүй нэг цаг нэг үе байсан гэсэн чинь тэрийг сайхан нэвтэрдэм ээ. Надад бол тэгж бодогдсон. Би 1993 онд анхан Монгол улсад очоо төрчихсөн дараа анхан Монгол очоод надад нэг ч зөрсөн учир байхгүй. Эн чинь бүр ав бадалхан Монгол хүнийхээ баршаанд харж яваа юу харж байгаа нүдэнд нь юу үжигж байгаа гэсэн надад сайхан ойлгогдсон. Тэр хойшоо хандаа хоёр алхахад юу хийх санаатай вэ гэсэн чи надад бас ойлгогдсон. Ингээд би бол яг чи би Монголд чи хэрүүлээ хийнэ цугаа яг хийнэ гэсэн чинь манай Монголд би юу сэтгэл нэгдэхгүй гэж бодсон учраас нэгж байхгүй. Тэгэхээр манай монголчууд чинь бас ийм шигээр өөр монголоо ойлгоод ирсэн байна. Хөөрхий гэд ийм чухал цагтаар болуулаа гар үзэг зурж өгсөн хөдөн мянган хүнээ хагасын манай ах дүү нар зурж өгсөнд би маш их баярлаж байна. Энэ байдлыг би зохиолоороо бичсэн одоо энэ юу манай одоо чи энэ хоёр өдөр хөдөлгөөн сайхан дээр хэмжээнд нь ирж би энэ хүмүүст бүр хэлж өгч байсан. Хамгийн чухал цагт мануусын дэмждэг нь хэн? Америк биш, Япон биш. Русам хаан холбоотой манай халахч ууд гэж би энэ үгийг тодорхой хэлж өгч байна. Ийм шиг байдлаар байна да одоо. Тий. Өчигдөр бид нар бас нөгөө Хятадын элчийн гадаа жагсаа зохион байгуулсан. Үнсэн чинь манай энд бол өөр монголчууд нэг хэтгүүн байгаа шүү дээ. Нөгөө хүүхдээ бүгдийг давглаад нэг 20 хүрэхгүй. Тэгэл Монголын одоо энд ар монголчууд тийм ээ маш их дэвхтэй оролцсон. Олон монголчууд бидэртэй нэгтээж тийм ээ дуу хоолой хамт үргэсэн бид бас одоо энд ташрамд баярлж явдаг шүү гэж хэлэх ёстой байна тийм яг зөв. Тий. За баярлалаа. Монголчууд энэ бол одоо бид бүгдийн бүх монголчуудын үйл хэрэг мөн л дээ. Энэ ганц өөр Монголд одоо энэ асуудал өрнөж байгаа ш. Энэ бүхэл монголчуудын эсрэг одоо авч явж байгаа үйл явдал гэж энэ бид нэр бодож байгаа хүмүүс их олон бий. За ар монголчууд бол мэдээж тодорхой хэмжээнд оролцож байна. Гэхдээ хаана яг яаж оролцохоо бол хүмүүс сайн мэдэхгүй байгаа. Ер нь бол дэмжих хүмүүс бол их олон байгаа боловч одоо яг яаж оролцохоо сайн мэдэхгүй байгаа л да. Тэгээ энэ өөр Монголд болж байгаа энэ үйл явдлыг одоо энэ хятадуудын одоо энэ төрөнгийн бодлогыг одоо таниулах, сурчлах одоо монголчуудаа нэгтгэх энэ үед ажиллагаанд бол энэ өөр монголчуудын нэгдсэн тийм нэг бүтэц зохион байгуулалтын ийм хүчил одоо их өгүүлэгч юм уу гэж миний хувьд бол ер нь боддог. Ер нь тэгэхээр бол энэ Улаанбаатар хотод ер нь бол гол ус өөр монголчуудын нэгдэл холбоо үүсгэх бусад монголчуудаа энэ хятад улсад байгаа монголчуудын эсрэг явуулж байгаа одоо энэ адны бодлогыг одоо таниулах одоо нэг хятадын одоо энэ бодлогыг эсэргүүцэх одоо нэгдсэн зохион байгуулалт хийх одоо ийм хүчнэл баймаар байгаа л гэж бодоод байгаа юм л да. Таны ярьсан зөв. Энэ би бас тэгж боддог. Инглээр одоо мануусын бедахдүүдийн бедануусын үе дээр ирээд одоо ийм учир гарч байвал биднээс одоо залуучуудаа юу хийж өгнө гэвэл ийм шиг ажлыг бол одоогоос бэлтгэж хийж тавих хэрэгтэй гэж. Нэг талаас нь авч үзвэл одоо манай Чохагой, Арслангой, Нарсгой тануусын хийсэн ийм нэг интернетийн энэ яриачин бас тийм ажлын суурийг хийж гэж үгж байна. Энэ жишээлбэл одоо яг нүдний өмнөх энэ гарч байгаа энэ гар үзэг зурх өөр Монголын эхэх хэлэн хамгаалах энэ хөдөлгөөнөөс авч үзвэл энэ чинь 1990 оноос эхлээд одоо манай монголчууд хооргондоо нэг та явуулчаад нэгнийхээ сайн муугаа бүр мэдээд ирсэн. Тэгээд энэ өдөр ийм сайхнаар явагдаж байгаа гэж би үгж байна. Хэрвээ 90-ад оноос явуулчихсангүй байвал одоо нэгнийгээр одоо
зүгээр л холоос бодоод гэж төө миний сайхан Монгол гэж бодоод жинхэнэ тэнд одоо ямар хүн байна одоо Нарсуу ах байна уу Чука ах байна уу одоо жээл дээр хэн байна гэснээ мэдгүй л тэр хөдөлж чадахгүй. Хичнээн жил явуулчаад ирээд энэ уусууд чинь ийм талаараа сайхан хөгжсөн байна. Тэр талаараа миний үжилтэд нийцгүй энэ өвөрцүүдээс тэр талаараа яг зинхэ хувирцсан мэ бүр тараалаа орцсон уу яг зин гэж одоохийн нийгэмд яг дагаж чадахгүй тал байна уу гэж сайн муугаан бүр ингээм мэдээд ирсэн байхлаараа одоо ирээхдүйг ло яаж хандаж явна гэсэн. Энэ хандууш нь одоо монголчууд бүр мэдчихсэн мэн гэж бодож байна. Инхлэрийн Чука ахгой та хэлснээр ийм нэг байгууллага хэрэгдээ юу вэ? Харин 90-д онд манай ерөнхий сайд хэм Дамбусрын гой байдаг тийм. Тэр нэг олон улсын холбоо байгуулсан шүү дээ. Ерөнхий сайд байжсэн маш их өндөр вэйтэй хүн. Би босоо Японд уулзж байсан. Тэгээ өөрөө буряд гаралтай хүн байсан баягтай. Тэгээд ийм буряд Монгол одоо манай би хижээдэн буряд Монгол гэж хэлдэг. Буряд гэж хэлэхгүй. Манай буряд Монгол игээ өр Монгол улстай нэг цуглаан хийнэ олон улсын холбоог нэг дахиж хийсэн ш. Тэгээд дараачаар гятадын дарал байсан маягтай. Тэгээд одоо хийж чадаасангүй болсон гэсэн амар харамсалтай. Тэгээд одоо гятадын энэ даралт байсан чинь манус тэр даралтанд нь одоо бууж өгөхгүйгээр шинэ аргаар хийж болно гэж бодож байна. За манай цогтой багш бол 200 жилийн дотрын өөр Монголын түүхий маш нухастай, маш одоо нарийн судалсан одоо цорын ганц эрдэмтэн гэж хэлэхэд хэлсдэг. Ганц биш. Олон хүний суур дээр явж байгаа юм чинь ганц биш шүү. Яг нь миний дүгнэлт төр байна. Тэгээд одоо өөр Монголын 2-2-ийн түүхий ярахаараа улаан хүүгээс одоо улаан хүүгийг тойрж гарах гэж байхгүй л да. Тийм болохоор би бас таны тэр нөгөө номыг уншсан. Одоо хятад Монголын завсарт гэх тийм ээ. Өөр Монголын тухай адил ном байдаг юм хэлээ. Улаан хүүгийн тухай. Тэгээд тэр номыг уншаад одоо надад бас өөр сэтгэл төрсөн. Тэгээд би бол найз нартай хэлсэн да улаан хүү юм байна, тийм байна гэсэн чинь манай найз намайг шууд няцааж байгаа. Улаан хүү чинь монгол хүн биш шүү дээ гэд яриад байдаг байхгүй. Тэгэхээр би гайхаад байд. Юу н одоо цогтой багшаас одоо дихаа нэг лавлж яг улаан хүү монгол хүн мөн үү? Энэ улаан хүү одоо өндөр одоо чи би улаан хүүгийн тухай ярих байлаа. Улаан тэллэгээ нөмөс ч одоо өөрөө би яриа бас улайлгаж ирлээ. Ээл одоо нөр царай улаан хүүгээр шиг сайхан ярив. Энэ улаан хүү бол 20 дугаар зуугийн манай монголчуудын энэ түүхэн дээр авч үзвэл одоо гол төлөөлөгч болж чадмаар хөдөн хүнээ нэг нь мөн. Жишээлбэл одоо социализмын цаг үеэс авч үзвэл одоо манай Чойболсон Жанжин байна, Чидэнбал дарга байна. Энэ ч өөр Монголын талаас авч үзвэл одоо улаан хүү. Энэ бол гурав. Дээр үеэс явсаар одоо манай хаан хутагтуу, Жигдүн данд хутагтуу байна. Одоо бас арвин байдаг. Гэлээ шинэ энэ социализмын цагаас авч үзвэл энэ дөрөв гэж энэ гурван хүн гэж хэлж болно. Энэ ч зөвхөн Монголын энэ гурван хүнээс бас багтахгүй. Энэ 20 дугаар зуун чинь одоо чинь дэлхийн хагасаас илүү нь одоо чинь социализм болсон юм шүү дээ. Тэгэхээр энэ Московоогоос зүүн шахандад энэ дорнож өглөө олон үндэстэн ялангуяа Турк Монголын энэ үндэстэнэ дотор одоо тэр орны тэр тус үндэстнээс гарч ирсэн улс төрийн удирдагчийн дотор чинь бас манай Чойболсон Жанжин болоод улаан хүү тэгжгэл одоо татарчуудын хөдөн хүн энэхүү одоо Казах Узбекийн дотор ч бас байсан. Энэ бүр хуруу дарж одоо ормоор шиг хүн. Энэ нэг би ингэж боддог. Бас нэг нь бол улаан хүү гэсэн хүний ярихд улаан хүүгийн түүхийг мөрдөж судалхад бол одоо Нарсгойгийн хэлснээс ч одоо нэг л хүн бол ой тэр монгол хүн юу биш юу хүмүүс. Эсвэл тэр чинь сайн монгол юм уу, муу монгол юм уу? Тэр чинь жинхэнэ монгол юм уу, хувирцсан монгол юм уу гэж ийм маш их дүгнэлт хүн адилгүй бол дүгнэлт нь бас адилгүй тийм нэг тал байна. Миний талаас авч үзвэл
Би одоо улаан хүүгийн тухай таны хэлсэн хамгийн анхны энэ Монгол хятадын хооронд улаан хүү гэж энэ Японоор гаргасан. Японы Иванами Шотен гэж нэг дэдгүүрээр нэг номын хэлдэг одоо. Тэгсэн дараагаар нь одоо та хэлсэн энэ Тайванаас энэ номыг гаргасан. Энэ би энэ бүр улаан хүүгийн тухай нэгдүгээр дэсийн архив материалыг ашиглаад бас улаан хүүгийг дагж байсан олон хүн өнгөрөл хамт явж байсан хүмүүсээс одоо шууд асуугаад улаан хүү гэж ямар хүн байсан гэсний ингэж ном бичсэн. Үнэнийг хэлбэл би бас нар сахтай адил улаан хүү чи муу хүн шүү. Тэр чинь ямар Монголын тэр чинь өөр Монголыг хятад худалдсан одоо улаан хүү тухайн үед тим юм гарч ирсэн бол манай өөр монголчин одоо Монголтэй нэг улс байх ёстой гэж би өөрөө тэгж бодож байсан. Миний аав одоо Монголын морд чирэгд байсан хүн тэр чинь бас арих хүчгэл тэгж хэлдэг. Энэ улаан хүү чи муу юм уу? Хафангана сайн. Хафангагийн үгээр байсан бол манай одоо Монголтэй нэг байсан гэж. Үнэнтэйгэн тийм үү гүмүү тэгвэл одоо сайн муугийн одоо илгахгүйгээр энэ хүний нэг судалж үзье гэж бодсон. Тэгээд судлаад би ойлгосон нь бол би доорх мэт ингэж ойлгож байна. Чока хайна нар саха би ингэж ойлгоно. Энэ улаан хүү бол нэг талаас нь авч үзвэл яг манай өвөр Монгол шиг юм уу? Өвөр Монголын нэг хүнээр төлгөөлгөл улаан хүү. Өвөр Монгол гэж монголчууд ямар шинжээр ховирдсан бэ гэвэл улаан хүү шиг ховирдсан. Өнгөрсөнд чим, одоо ч чим, аюултай хожимч бас чим болно. Чиглээ манус түүхийг судлаа, түүхийг сурыг бол өнгөрсөний бол за чэжэндээ тавиад өнгөрсөний оншоод энэ дээрээс хойш яана гэснээр бодоход энэ дээрээс хойш улаан хүү шиг хүнийг гаргаж болохгүй. Улаан хүү өвөр монголчууд бүр энэ дээрээс хойш улаан хүү болчихвол манус түүхийг судалсан хэрэггүй. Тэгвэл би яахаа ингэж хэлдэг юм бэ гэсний хэлбэл олон хүнээр мэддэггээр улаан хүү гэдэг хүн бол тэр жинхэнэ нэр нь биш. Энэ бол одоо 1947 онд 5 сарын 1-ний уртай хойтойгийн үед Вангийн сүм гэж газар одоо манай өвөр Монголын өвөрдгэн жасах орон байгуулсан тэр уртай хойтой тэр хөдөөнүүд танай нутаг штэ нарсгаа. Тэнд одоо манай өвөр Монголын өвөрдгэн жасах орон одоо орон биш өвөр Монголын өвөрдгэн жасах энэ жасаг төр байгуулагдахын үед тэр нэрээ нь одоо солисон гэж. Уулзын Юнзөө гэж гитар нэртэй штэ. Юнзөөг бол юн гэж юу юм чи юншээ бүгийн юн шүү тэр чинь. Тэр чинь манай Бямбин Ренчингуйтай адил нэг аймгийн хөө нэг манай Батмонго Даян хааны 6 ихэ төмнөө нэг юншээ бүү төмнөө хөө. Тэгээд юншээ бүү төмнөө юн гэсэн үзүгэн өөрийнх нь намайг болгоод одоо юн гэж. Чиглээ энэ манай өвөр Монголын энэ баруун талд байх төмдүүд чинь одоо бүр юн оогтой штэ. Тэр чинь учир нь бүр юншээ бүүгийн уусууд. Юншээ бүү. Тэглэрээ Юнзөө гэж гитар нэртэй байсан. Ингээд 47 оны 5 сарын 1-нд одоо өвөрдгэн жасах энэ төр байгуулахад тэр нэрээ солиод одоо би нэг Монгол шиг явъя гэж. Юнзөө гэж гитар нэртэй би дурггүй би Монгол болно гэж. Энэ хичээ халуун Монголтэй байсан. Сэтгэл нь. Тэгэхдээ тэр нэрээ нь улаан хүү гэж болов. Тэр улаан хүү гэсэн нэр чинь Ленинийн нэр Ульянов хүү ч юм уу? Улаан хүү юм уу? Янз бүрийн хэллэг байд. Алин ч болно. Тэгэхээр тэр үед одоо танай нутгийн Вангийн сүмий чи бас улаан хүүтэй Адил хаан үед улаан хотоо гэж ховируулсан шүү дээ. Манай Монгол улсын төмөр чинь Улаанбаатар, Бурят Монголын төмөр чинь Улаан үүдээ шүү дээ. Туваачин Кызыл хотоо биш юм да. Уп улаан энэ Юрашиа чи бүр уп улаан болсон юм. Тэгэлэр улаан хүү бол яг Юрашиа бүгдээр нь уп улааж явахд тэр чи дахаж явсан хүн. Монголчууд бүр улаан болсон шүү дээ. Улаан болсонгүй Монгол нэгж байхгүй. Тэгэлэр тэр чинь улаан хүү л ийм. Үнэнтэйг бодоод юншээ бүүгийн нэг ядуу хүн хүү байж байгаа. Тэгээд социализм гэсэн 20 дугаар жуугийн ийм нэг түүхэн дундаа хоёрлон дундаа юншээ бүүгийн хүүгээс нь улаан хүү болж хувирсан. Энэ бол манай монголчууд одоо
ар хүрээгээ Улаанбаатар болгож юу Кызыл хоттой болсон тэрүүнтэй адил нэг төлөвлөгчийн шинжтэй хоёр болд. Энэ нэг бас нэг нь бол улаанхүү муухын гэдэг хүмүүс хэлдэг нэг шалтгаан бол хөөрхий монгол хэлээ мэдэхгүй. Одоо чинь монгол хэлээ мэдэхгүй л чи монгол хүн мөн үү гэж одоо чинь одоо яг одоо мануусын бид гурвал ярьж байгаа энэ хэдийнүүдээр би сайхан хэлсэн шиг одоо өвөр Монголд их хөдөлгөөн гарч байна. Зөвл манай Юнгшибу энэ аймаг энэ Даян хааны 6 төмөрийн нэгэн чинь маш их дээр үеэс одоо 18 дугаар зуугийн хойчийн үеэс эхлээд одоохийн өвөр Монголын хамгийн баруун талд байх энэ төмөд нутагд одоо сууршаад хатан голыг дагаад одоо тараа эхлүүлсэн, хотлоо орсон, хөх хотлоо оруулсан. Хөх хот чинь одоо эднүүс байгуулсан шиг юм шүү дээ. Тухайн үед авчвал энэ чинь одоо бас шинэ ажаа хуугийг эхлүүлж гитад гүрэнтэй ойролцоо суусан. Гитад гүрэнтэй ойролцоо суусан Юнгшибу бол гитадыг дагах гэсэн учир биш. Төмөдийг дагуулж яасан Юнгшибу аймагыг дагуулж яасан чинь манай Алтан хаан шүү дээ. Алтан хаанд нэг маш их зорилготой. Гитад улсын Мин улсын эжилж дахид Юэн улсаа сэргэнэ гэсэн. Дайдуу хотыг дуурайгаад байгуулсан хөх хот. Мин улсын эжилж Дайвэн улсаа дахиж мандуулна гэсэн ийм зорилготойгоос хөх хотыг байгуулж Гитийн хажуудаар суусан. Тэгвэл Даян хаан Алтан хаан чинь бас төвдөөс Ламын шажины дахиж Монголд оруулж ийм гавьяа бас байна. Энэхлээр Юнгшибу төмөн бол Монголын энэ 6 төмөний дунд хамгийн түрүүнд нь явж байсан төмөн. Хамгийн түрүүнд нь явж байгаад одоо түүхийн энэ хоёролтын дунд бол одоо сууршаад тараа эхлүүлээ тараачийн үндэстэн болсон. Одоо та нар хөх хотоос Баршаа явж өнгөрөв? Би хөх хот хүртэл явж ирсэн. Тий. Хөх хотоос баруун хойшоо одоо Баршаа явуул одоо Бугад хот вэ? Ингээд одоо жихэ баруун шаа явуул одоо Мунан уулыг дагаад одоо манай урад руу орно. Урадаас хойшоо явуул одоо манай Говь олтой руу ороод ирнэ. Ингээд Говь олтойгоос ингээд жоохон юу зүүн хойшоо морын одоо жирол бол одоо хараа хором хүрнэ. Энэ чинь ойрхон газар. Энэ чинь хой талд Мунан уултай, баруун талд нь хатан голтой хөдөнжин килогоор бүр төв дэгш тал газар. Хамгийн сайхан нутаг нь байсан шүү. Одоо бүр тараалан болсон. Тэглэрийн тийм сайхан газар сууж исэн Юнгшибу төмөн. Ингээд одоо 18 дугаар зуун 19 дугаар зуугаас эхлээд одоо тараа эхлээ. Гитад ороод ирчихэд одоо гитад суйли бас хүлээн аваад ингээд одоо нэг үлэг нь бол энэ шөрөөн түүхэн дунд одоо монгол хэлээ мартаад ирсэн. Юнзэ гэдэг хүн чинь одоо яг тийм. Энэ 1906 онд төрсөн монгол хэлээ мэдэхгүй маягтай. Манай аав 1930-д онд 40-д онд 50-д онд төмдөр явж байхад төмөдийн настай хүн монголоор ярьж байсан гэж. Тийм одоо 40-д онд 50-д он авъя шүү дээ. Сүүл одоо бүр мартаад ирсэн шүү дээ. Ингэлээр монгол хүн хэлээ алдачгүй ямар шинжтэй болно гэвэл Юнгшибу шиг одоо шингээд явна. Одоо манай Монголын одоо 6-ны Даян хааны төмөний дунд одоо шингэгдсэн чинь төмөд төмөн болоод харчин төмөн. Одоо бүр гитар ярьдаг болжээ. Одоо ингэхлээр нь одоо чинь аюултай чинь одоо бүхэн өвөр Монголын одоо жахар төмөн одоо шилийн голын уусууд ордос төмөн чинь одоо манай ордос чинь бас зүүн 3 хушуу нь одоо чинь хайлагдаад бүр жунгар хушуу далаад хушуу чинь одоо бүр гитар ярьдаг штэ. Ийм болсон. Ингээд одоо аюултай. Эле аюултай яага гитад болчихгоо гэсний улаанхүү өөрөө мэднэ. Энэ дээр сонны нэг сэдв бэ. Улаанхүүгийн намтар гэж байдаг. Гитар бичсэн. Улаанхүү энэ намтард ингэж бичиж чи юунд одоо хувьсгаал хийсэн хэлээ. Би Монголоо сэргээхийн төлөө гэж. Хамгийн анхан улаанхүү өөрөө бичсэн тэр намтар дээр ингэж бичижээ. 80-аад онд. Сүүлд улаанхүү насан барчхад энэ номыг одоо гитадгүй жасаад чи засасан штэ. Одоо чи юунд хувьсгаал хийсэн гэхээр би
дундад улс Хятад улсаа хөгжүүлэхийн төлөө хувьсгал хийсэг ингэж асаацсан. Хамгийн анхан бол улаан хүү чинь би Монголоо хөгжүүлэхийн төлөө Монголоо мандуулахын төлөө би хувьсгал хийсэн гэж ийм хүн байсан. Тэгэлэр улаан хүү монголоор ярихгүй гэсэн чинь хөдөн жихвал чагдаар бол монголоор ярьсан учир байна. Нэг нь бол 1950 хөдөн онд манай Цэдэн Балдарга өөр Монголд ирэхэд улаан хүү ухтаад монголоор ярьсан. Бас нэг нь бол 79 онд Ордост байх Чингисийн онгондоор ичээр мөргөхөд Чингисийн өмнө монголоор ярьсан гэж. Энэ чи Хятад хэл монгол хэл хэлдэг улаан хүү яа гэж ярьсан бол манай хүн чинь орос хэлэндээ сайн штэ. Орост 1925 оноос эхлээд 29 он хүртэл 4 жил Москвад сууж байсан. Орос хэл маш сайн. Элэ кириллээр онцдог. Тэгэлэр нарийн бичээчнээс монгол хэлийг кириллээр бичээд өгчдөг. Тэгвэл манай хүн чинь яг сайхан одоо монголоор ярьж чаддаг. Тийм. 1957 онд Монгол улсын төлөөлөгч нар өвөр Монголд ирэхдээ улаан хүү монголоор ярьсан. 1979 онд Ордосын Чингисийн онгонд очигд монголоор ярьсан гэж. Энэ бүр жихвал чагдаар хөдөө тэгэхээр монголоор яриа би монгол гэснээр одоо нийт баталсан. Ийм хүн. Эгэлэр яг манай өвөр монгол чинь одоо хэлээ мартчихвол ямар болно гэсэн чинь яг улаан хүү чинь яг төлөөлөгч шиг хүн би гэж бодож байна. Таны номонд улаан хүүгийн одоо хамгийн одоо гавьяаны нэг гэж үзэж байгаа бол тэр нэг улаан хүү чинь өвөр Монголын одоо нэгтгэж өгсөн нутаг дэвсгэрийн тийм ээ бүрэн бүтэн гэж хэлэхэд хаашаа бас одоо ерөнхийдөө нэгтгэж өгсөн өнөөдөр арамын зоож өгсөн байд. Тэгээ сүүлд бид нар бас боддог шүү дээ ер нь тэгээд улаан хүү тэр одоо суя мужи одоо өвөр Монголын урд засгаар нэгтгэснээр ер нь бид нар сайн юм авчирсан юм уу заримдаа тэгэж боддог шүү. Тэрвээ тэр нөгөө Вангийн сүмөр төв болгоогоод тэр нэг жижигхэн хэсэг өвөр Монголын урд засаг орхон байсан бол хятад түн харцсангүй цөөхөн монголчууд харьцангуй давуу байдалтай магадгүй гэж заримдаа тийм боддог шүү дээ. Та юу гэж бодож байна энэ талаар? Энэ юу ийм зөрчил, ийм бодлоготой хүн байсан гэсний би мэдээ. Эргээ ийм бодлого энэ улаан хүү одоо өвөр Монголын нэгдүүлэхэд тухайн үед ийм санаа маш их чанга гарч ирсэн. Тэгээ улаан хүү одоо өвөр Монголын нэгдүүлэхэд тэр чинь Монголоо хөгжүүлнэ гэж хувьсгаалт чинь болсон. Одоо коммунистууд ороо Москва явсан. Ингээд одоо комментэрийн зарлагаар одоо 1929 онд одоо өвөр Монголд нэрж одоо хувьсгал хийнэ гэж. Ингээд одоо 45 онд одоо Япон мөхөдсөн дараа манай Монгол одоо өвөрчүүдэн чөлөөлсөн дараа нэгд их завшаан байсан. Гэсэн чинь энэ завшааны мануст өгсөнгүй ялтаадаар одоо Америк зөвлөлд Англи биднээс энэ завшааны өгсөнгүйгээр одоо хоёр улс болсон. За хоёр улс болцсон одоо тусдаа социализмын одоо байгуулна хөгжүүлнэ гэхэд улаан хүү энэ дээр чинь яахлаа гэ бас Монгол хүнээ үндэстний бодлоготой. Одоо тэр нэг талаараа коммунистийн хүн, нэг талаараа бол националист одоо үндэстэн хүн. Тэгэхээр энэ улаан хүү бол хоёр царайтай. Нэг талаараа коммунист, социалист, нэг талаараа бас националист, үндэстний бодлоготой хүн. Тэгэхээр коммунистийн замаар явъя бол чи одоо бүхэд найрамдах Хятад улсын нэг хэсэг болж хийнэ. Ажлаа хийнэ. Националистийн талаа үндэстний бодлогоо яахаж бадаруулъя, яахаж энүүнээ одоо Монголын төлөө ажил хийгүүл Монголын түүхэн дээр байсан энэ дэвсгэрээ нэгдүүлэх хэрэгтэй гэж бодоод тухайн үед өвөр Монголын өвөрдгэн жасах төр гэж танай хэлдэг танай нутгийн одоо хянганы Вангийн сүмээр гол болгоо зүүн орон хөдөн аймаг байсан. Баруун таахан ч манус урдас одоо жахар чинь бүр суйе мужид байсан шүү дээ. Ингээд нэгдүүлэхэд бол танай хэлдгээр зөв
Харин манай өвөрдөгэн жасах төрөнэ зүүн орны хөдөн аймаг эсэргүүцсэн. Яг л гэдэг манай СУЕ мужитэй нэг болчгол одоо хүний амантоо гятад хүн давчгээд арвин болцгээд монгол хүн хүний амантоо баг болчихно. Эцэг эрхэн алдах мэн дургүй гэж. Одоо төвөө нь одоо баршаа нөөх я дургүй. Гэсэн чинь энэ бол монголчуудын дотроос нь гарсан одоо эсэргүүцэлд. Бас нэг нь бол Мао Цзэдун Зүүн Лэгийн талаас бас эсэргүүцэлтэй. Энэ монголчууд нэг том юм болчгол одоо амар ихэд энэ өвөрдгийн жасах орон болно. Гэвтийн дунд хамгийн их шиг Шинжааны дагавал Шинжаан төвдийн дагавал 3 дугаар их болчих юм. Шинжаан төвд их өвөрдгийн жасах орсон болоо тэр чинь холоо. Одоо гитадаас авж өгж тийм их аюултай юм биш. Өвөр Монгол чинь одоо Монгол ийм нэг их хэмжээгээр өвөр Монгол болчихгүй одоо энэ чинь монголчууд чинь түүхэн дээр морин урагшаан жиролуул чинь хөдөн чагдаар хөдөн өдөр дээр бүр Бээжин ордог. Тэгээд гитадгүй монгол хүний итгэхгүй. Монголоос айдаг. Монголыг сэргээдэг. Тэгээд ийм их монгол болчихгүй манай гитад хүнд авч үзээд аюултай гэж Мао Цзэдун ус эсэргүүцэж байсан. Мао Цзэдуны эсэргүүцэл монголчууд ялангуяа зүүн орны монголчуудын эсэргүүцлийг бүр сайхан шийдвэрлээд тэгэхэд өвөр Монгол өвөрдгийн жасах орны Улаанхүү байгуулсан. Энэ бол одоо хийнэ өвөр Монголын нутаг дэвсгэр шүү дээ. Эгч энэ дэр бас нэг сонирхолтой юм байна. Өвөр Монгол ийм нэг өвөрдгийн жасах орноо байгуулчгээд төвөө хаан тавина гэж. Тухайн үед Вангийн сүмд анхан байсан. Улаанхүү бол Батөх хаалга Жанжакуд тавьсан нат байсан. Жанжаку хаалга гэдэг чинь Батөх хаалга гэж оросоор хаалга гэдэг хаалгад тавина. Учир нь манай Дэмжиг Дүнгийн Вангийн үед чинь бас Батөх хаалгад байсан. Жанжакуд байсан. Жанжаку чинь яг одоо Чаан Хэрэмийн уртай хойд Чаан Хэрэмийн алуулсан чимний хот шүү дээ. Тэндийн төвчг бол Чаан Хэрэмээс 10 дахин чи бүр манай Монголын нутаг болно. Хэдийгээр Чаан Хэрэмийг дагаад одоо Чаан Хэрэмийн ард талд нь гитад хүн маш их хэмжээгээр ороод ирсэн гэсэн чинь тэр Чаан Хэрэм болоо гитад хүн өөрөө босгоосон юм нэг хэрэм. Чаан Хэрэмийн ард нь бол эн чинь түүхэн дээрээс нь эхлээ манай Монголын нэг хэсэг газар. Улаанхүү бол тэн дээр хамгийн урд талдаараа найслан төвчгэд энэ нутаг үлцээрээ бүр амна гэж ингэж бодож байсан. Гэсэн чинь энэ дээр жөөнлөө эсэргүүцэр болохгүй. Чи хөх хотдоо яв. Тэгээд одоо манай өвөрдгийн засах орны энэ найсэл чинь одоо хөх хотоо болсон шүү дээ. Одоо Алтан хааны хөх хотоо болсон. Үнэндээ бол Батөх хаалгад байх ёстой. Энэ түрүү хөдөн жил та нар бүр мэддэггээр Казахстан Бэендаас нь улс болсон дараагаар чинь энэ Казахстаны хойд талд байх Госак гаралтай оросчууд чинь одоо оростой нэгдэн гэсэн чимний хөдөлгөөн гаргасан шүү дээ. Ингээ манай Назарбай чинь энэ Алматигээс найслан ах муллаад нөөгөө одоо чинь Нурсултан болчихлоо шүү дээ. Тэр нэрээр болоод тий. Тэр чинь оросчуудын урвалгыг дарахын төлөө хийсэн. То манай Улаанхүү бол чинь одоо чинь энэ Батөх хаалга Жанжакуд найслан төвчүү гитадуудын урвалгыг дарч дана гэсэн энэ Назарбай адил бодлоготой байсан гэсэн чинь одоо зөөнлөө Мао Цзэдуны эсэргүүцгээр бүтээсэнгүй. Ингээ одоо ийм нэг өвөр Монгол бүтээсэн байн гэсэн чинь таны хэлдгээр бас зөв тал байна. Хүний амантуу нэгэнтээ гитад хүн арвидсан байхлаараа өвөрдгийн засах орны хүний амантуугийн тоо бүрэлдэг нь бол одоо гитад хүн Монголоос илүү болсон. Ингээд одоо энэ бол одоо энэ өдрийн энэ хэдийн учир соёлын хувьсгалын дундах улс төрийн зөрчил бүр одоо энэ хүний амантайгоор их хэмжээгээр одоо зөрчил гарсан. Тэгвэл сүүлд Улаанхүү чинь одоо соёлын хувьсгалын дунд Мао Цзэдунгээс хамгийн анхан энэ гитадын одоо 20-30-ны энэ мужи байдаг шүү. Мужи шатууны дундах энэ намын дарга шүүжигийн дотор хамгийн анхан унаасан хүн. Улаанхүү унахын уртай хойд унахын өмнөд чим, унасан дараат чим.
таны хэлдгээр зөв энэ зөрчил бол бүр энэ хүний аман туугийн талаар олонний эжилдэг гитат хүн болоо хүний аман туугийн талаар цөөхөн тоогийн эжилдэг монгол хүн гэсэн энэ тооны учир бол сүр өгч болдог тэр хөвөөрөө тоогоор нь энэ улс төрийн зөрчил шөрөөдөж ирсэн бай. Одоо ч чим одоо манус би ийм нэг юм жоохон энэ үгээр одоо хөгжүүлээд ийм нэг бодлого бай. Чокаах дарсгүй юу гэж бодож байна. Хожим одоо манай монголчууд одоо гитад улс их хэмжээгээр ховирна. Хожим ховирсан дараагаар өөр Монголын энэ нэг нутаг дэвсгэр дээр монголчууд түүхэн дээрээ суугаад ирсэн хүн болоод Монгол улс яахаж явуулж ийн гэсэн. Хэрвээ нэг улс болчгүй өөр Монголд байх гитад хүн тэр хөвөөрөө манай 3 улс нэгдчихгээ тэр гитад хүний тоо Буряд Монгол, Халхан Монгол, өөр Монголын Монголоос илүү болно. Энэ чинь хүний одоо жишээлбэл демократигийн нийхэм болчгол одоо билетээр ингэ сунгалтаараа явна. Сунгалтаараа явбал гитад хүн тоон манасаа илүү болно. Манас бас эрхээ алдана. Инхлэрэн яах нь гэсэн учир бол одооноос эхэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл би энэ хэдэн жил Казахстан, Өзбекстан энэ хэдэн улсад ажиллаж байна. Казахстан анхан чинь бас Орос хүн 160 ижилж байсан. Энэ таносын энэ телевиз дээр бас энэ нарсгаас анхан нэг удаа энүүний хэлжсэний би үжсэн. Энэ Казахчин бас Оросчууд 160 ижилж байсан. Гэсэн чинь манай Нурсултан Назарбай амар сайхан уран аргаар энэ Казахстанаа сайхан хийгээд ирсэн байхлаар одоо чинь Казах нь 160-аас давж Орос нь тоон багадж байна. Хожим гитад улс их хэмжээгээр ховирлдагаараа манай өөр Монгол улс нэг биеийн даасан нэг улс болох юм уу? Монголтэй ямар холбоотой улс болох юм уу? Буяатай ямар холбоотой улс болчгоо манай монгол хүн энэ улс гүрэнэ яаж хийнэ гэсэн монгол хүн чинь төрөг өрн засахад авиастай үндэстэн. Авиастай үндэстэн байгаа гэсэн чинь Назарбайгийн аргай бос сурах хэрэгтэй гэж би ингэж боддог. Энэ Назарбай гэсэн энэ жожиг хайна хойчс энэ амар улс төрийн талаар чадaltaй хүн бэ. Би ингэж бодож байна. Тэр систем мондог хүн бэ лээ. Мондог хүн бэ. Тийм мондог хүн бэ. Тийм. Энэ юу монгол хүн зоригтой явах хэрэгтэй. Энэ айж болохгүй. Хэрвээ нэгд ичгэл одоо гитад күнээ тоо арвидад одоо мануу дарагдчих мэнэ гэж бодох хэрэг байхгүй. Гитад күн энэ манус гитад күний гитад гэж хэлэхгүй шүү дээ. Өрөндгөө eergэн хүн гэж хэлдэггүй. Тийм, eergэн хүн шүү. Eerг тэр чинь eerг гэж бас төрх үг одоо боол гэсэн үг шүү дээ. Энэ гитад күн чинь боолын шинжтэй үндэстэн. Тэгэл тэр гитад күний одоо энэ улс төрийн талаар засах чинь маш тийм их хүчрэх биш. Гэдэсийн шатгацгээд багасгаа эрхээ өгчгөл тэр амархан засагддаг үндэстэн. Eerг нь үндэстэн тэр хичнээн жил eerгэн болоод ирсэн байхлаар тэр eerгнэрээ ноёр хог үндэстэн биш. Ноён сууж чадахгүй үндэстэн. Ноён сууж чадахгүй байхлаар одоо чинь гитад күн ноён суучгол одоо сармачийн ууланд ноён суусан шиг адил уйгурыг дарж чадахгүй төвдий дарж чадахгүй монголчуудын одоо бас өөрийн хөргөжлөө шүү дээ. Монголчууд өөр монголчууд түүхэн мартасангүй. Сүр доор явж өнгөрсөнгүй. Одоо энэ цагийн байдлыг дагаад цагийн жий гэдэг хэлдэг манай монголчууд. Цагийн жигээр хичнээн жил одоо жоохон дуугүй яваад ирсэн. Гэсэн сүрэн алдасан учир байхгүй. Инглээр энэ удаагийн энэ монгол хүн өөр монголын хэлий устгаана гэсэн дээр монгол хүний өөрийн хөргөжжээ. Монгол хүний өөрийн хөргөжгөл хэцүү шүү. Тэгэхээр манай монголчууд хүний аман тоогийн талаар бага байсан гэсэн чинь хожим энэ юу олон улсын холбоо ховирчгол монгол хүн доор явахгүй гэж би бодож байна. Энэ нэг бас нэг нь цоогой та хэлсэн энэ нарсгой уулаас ярьж шиг санагдаж байна. Манус Монгол улс чим өөр Монгол чим өөр Монгол бол энэ талаас Монгол улсад хүрэхгүй нэг тал бай. Юу вэ гэвэл гитди маш их дүнэлж өгжээ. Гитди тэгэж үжиж болохгүй.
Манайс бол баршаа хандах хэрэгтэй. Алтай уулаас баршаа хандах хэрэгтэй. Алтай уулын баруунта Шинжаагийн хойд захав бол тэр чинь Жунгаар хаант улс манай Өөлдүүдийн нутаг. Өөлд Монголын нутаг. Өөлдөөс одоо баршаа яваад Ховг сайрын тэр сайр даваа гарвал тэр чинь манай Чагаадагийн улс. Одоогийн Казах. Казах чинь тэр хэвээрэн манай монголчуудад яг Цусан хаан холбоотой уусууд. Би энэ жилийн 2 дугаар сард Казахстанд яваад ирсэн. 1992 онд би анхан Казахд байсан. 1992 онд Казахд явсан казахчууд Алматийн казахчууд нэгч казахаар ярихгүй. Оросоор яриад л байдаг. Эцэг чи хийн хой би ч одоо казах шиг хэний хойчсон гэдэг мэдэхгүй. Одоо юу гэж вэ? Одоо чи надаас Чингис хааны булаалдана энэ одоо яах вэ? Манус Жожиг хааны хойчс гэж топ тодорхой хэлж байна. Казахаас гарсан улсын төрийн бодлогоос энэ эмхий тэгсэн Казахын түүхүүдэр чинь бас тодорхой Жожиг хааны хойчс гэж бичиж байна. Тэр чинь манусын одоо яг Түрк Монголын нэг хэсэг нь. Эцэг Казахаас баршаа явуулаад тэр хэвээрээ татарчууд болно. Татарын нутаг. Энд манус монголчууд баршаа явах хэрэгтэй. Баршаа явна баруун шаан энэ Евроэшиал явсаа Евроэшгийн уусууд монголчуудыг хүндэтгэх нь Монголын түүхийг хүндэтгэх нь Монгол хүний хүндэтгэх нь Монгол хүнтэй бодлого нэг энэ дэлхийн ертөнцийн үжих энэ үжилт нэг. Хэдийгээр манай монголчууд чинь ламын шажин одоо буддийн шажин там болцсон. Хэдийгээр манай Чагаадагийн хойчээс Жожиг хааны хойчээс ислам болчихлоо гэсэн чинь нүүдлийн соёл бол нэг. Нүүдлийн соёл нэг байхлаараа мал аж ахуй энэ ертөнцийн яаж үүж ийнэ улс хүрнэ яаж хөгжүүлнэ хүнтэй олон улсын харчааг яаж зохион байгуулна гэсэн дээр бол манай монгол хүнтэй бодлого нь ав бадил сайн талаараа ч адил муу талаараа ч адил. Инхээр монголчууд бол өөр монголчууд одоо аргагүй одоо чинь гитлийн доор байглаараа өдөрт Бээжингийн царай харж байна. Монгол улсын монголчууд бол Бээндасан улс байглаараа Анатолиа хүртэр татар хүртэрхий шинжээр баршаа явах хэрэгтэй. Инхдээ ийм үест бол оросчууд бол манай сайн найз болно. Оросыг ашиглаад өөрийнх нь ажлаа баруун шаан хөгжүүлж өгөх юм. Манай өөр монголчууд одоо чинээсээ тарихын угаагдсан учраа байдаг, төрийн бодлого чангагсан учраа байдаг. Тэгэхээр одоо гадна талын мэдлэг орж ирэхгүй ийм нэг боогдлого бас байдаг. Тэгэхээр аргагүй одоо урагшаа анх хараад байдаг. Ийм учраа. Бас нэг энэ манай чокаахын ард газрын зураг вэ? Би та дараачаар Арслангой танаас ингэж нэг үжээ. Тэр газрын зурага дээшэн доошооны эсэргүүчг болгочих. Доорхийн дээшэн хандуул дээрх гитад үзүүгийн доошоо хандуулчих. Инхүү яг манай монгол хүнээ дэлхийг үжих нүд болно. Манай монгол хүн чинь Монголын өндөрлөгд байж байгаа өөр монголч юм монголч юм өглөө ингээ босоо дээрээ урагшаа хандаад ингээ наран жөглөө харахад холой харахад гитад орон чинь амар жижиг үжигдэн. Гитад орон чинь доор нь зүг шүү. Тэр чим ихэн юм биш ээ, том юм биш ээ. Гитад чи жоохон газар шүү. Эргээ Евроэшигийн энэ газрын зураг дээр үжие гитад чи яг Евроэшигийн зүүн хоололоор нэг жижиг хэсэг. Баршаа хэдий хоол вэ? Баршаа хэдий их вэ? Түрк хүртэр, Анатолиа хүртэр, татар хүртэр чи бүр манай нутаг шүү. Жироо хөдөн өдөр дээр явчихна. Тэр чинь идэх хүүхэн адил, бодлого нь адил. Бид бэртэ залуучууд адил, гоё хүүхэнчүүд нь бүр адил шүү. Энэ юу би Монголд одоо 93 оноос ажил хийгээд ирээд манай монголчуудад нэг ийм дурдаад байдیں۔ Улаанбаатарын зүүн өмнө одоо Чонжлоо явахад тэр чинь манай турксуудын хөшөө байж та. Уул орос цэргийн тэр талбай байж байсан газар дээр.
Төнөкөгийн гişү гэдэг, гүшөө гэдэг. Төнөкөгийн гүшөө. Одоо хар хоромлоо явах жамдаар чинь Көлтэгийн гүшөө байна штэ. Тэгээд одоо хар хоромын тэр зүүн тал дээр одоо тэр хөшөө чайдам дээр Көлтэгийн гүшөө байна. Одоо музей байна. Тэр музейгээс хар хором хүртэр одоо сайхан хар зам байна. Тэр зам чинь одоо Туркийн зам гэж хэлж байна. Энэ туркчууд байгуулж өгсөн. Энэ манай Монгол орнд чинь Туркийн үеэст одоо чинь Туркийн нутаг шүү дээ. Хунуугийн үеэст хунуугийн нутаг. Хунуугийн үеэст Монгол байсангүй байсан шүү дээ. Тэр үеийн монголчууд хөннүү гэж явж байсан. Турк байхад Монгол байвгүй байсан. Туркийн доорх монголчууд хэн гэж явж байсан? Турк гэж явж байсан шүү дээ. Тэ? So манай Монголын дотор хөдөн том аймаг, Хэрээд аймаг хүмүүс, Найман аймаг хүмүүс энэ ч бүр Турк гаралтай. Би өөрөө Хэрээд хүн одоо 13 дугаар жуугаас дээш нь явсууд би өөрөө Турк хүн байсан байх хэрэгтэй. Энэ Монгол Турк чинь одоо сүүлийн үеисээр Чукаахын хэлснээр одоо оросчууд одоо энэ пан туранизм уу гэж, пан туркнизм гэж, манайс одоо пан монголизм уу гэж. Пан монголизм гэсээр одоо орос эсэргүүж байна, гитадууд эсэргүүж байна. Пан Туркия бас тийм. Одоо энэ арабчууд ч бас эсэргүүж байна. Пан туран гэсээр одоо чинь одоо иланчууд одоо эсэргүүж байна. Туран Иран гэж хоёр одоо дайсан шүү дээ. Ингээ эсэргүүчээд байдیں۔ Би хизээд энэ гитад хүнд ингэж хэлдэг. Ой тануус чи манууси пан монголизм гэ эсэргүүч нэгэ болохгүй. Таны тэр пан гитаднизм гэ яхаа эсэргүүчдэг вэ? Таны пан чинь бүр сайн. Манайхан муу болчихдаг чинь ямар ёсож юм аа. Гитад одоо том болвол чинь хой одоо чинь Тайван намнаа, Гонконг намнаа гэж одоо чинь юу арал дарах далайн доторх жижиг аралын бүр одоо шүүрдэж ах санаатай. Тэрийн сайн. Одоо гитадууд гадаашаа яваа, гадаашаа нэжилүүл одоо чинь улс гүрэнэ ихтүүлж जैन, хөгжүүлж जैन гэж ингэж хэлдэг шүү дээ. Сайн уучир гэж. Манус одоо нэгдвэл яхаа муу байдیں۔ Ха? Тийм биш юм уу? Гитад одоо чинь Тайвантайгаа нэгдэнэ. Ой сайн. Хонконгтайгаа нэгдэнэ. Сайн. Ой одоо чинь бүр одоо чинь одоо нэг улс болж сайн гэж. Зөв монголчууд яхаа нэгдэж болдгоо. Монголчууд нэгдвэл яхаа пан монголизм гэж муу гэж хэлдэг. Чи нэгдвэл сайн, биднээс нэгдвэл муу гэж юу? Энэ чинь юу логикийн талаар авч гэж энэ чинь ёсонд нийцгүй хэлдэг гэсэн. Тэгдэрэн пан монголизм уу, пан туранизм уу, пан туркизм уу эсэргүүчнэ гэж ингээ хашгирдаг нэг чинь орос хүн болоо хитэдэггүй. Тэр тэдгүүнээс орос хүн айн пан туркизм, пан монголизм гараад ирчихгүй тэр Төв Азийн туркчууд тэрийг хэвээрээ бүр монгол болчихно. Одоо казах, мазах гэж хэлж जैन тэр удаагүй би цагаадагийн монгол гэж хэлчих юм байна.